За галзуу series суугтан тавтай борилцгоо энэ удаад хэдүүлээ One Piece үргэлжлүүлнэ. Мөрөн тэгээ хэлсэн өсрөө та нарыг нэг удаан хүлээлгээгүй гэдэгтээ 100% итгэлтэй байна. Та нарт маа тэгээд Муброгийнхэн тайлбар таалагдж байгаа бол Сабадрагуул Саба адардсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. За тэгээд энэ галзуу сувралыг гэрэл дээрээ дөрөв хамтдаа өсөж хөгжих Bright Rise Teen Club-тай хамтран хүргэж байна. Тэгээд нэмж олон тав юм ярилгүйгээр шууд тайлбартаа хэдүүлээ орцгоё. За байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Vivi хичээж угаад Намигийн хөлн дээрх тэмдгийг арилгасанд Нами эргээд ирүүл ухаантай боллоо. Өнгөрсөн хугацаанд Нами болсон явдлуудыг бүгдийг нь санаж байсан ч өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянж чадахгүй байлаа. Учир нь Нами Зоро хоёрын хөлөнд будгаар тэмдэг тавьсан Golden Week тэр тэмдгээрээ дамжуулаад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг бүрэн хянах супер хүчтэй байж. Энийг ойлгосон Нами Зорогийн хөлн дээрх будгийг арилгах гэсэн ч Зоро хөдлөөд будгаа арилгуулсангүй. Дээрээс нь тэрний гавлсан гаванд ямар ч цоож байхгүй тэр чигээр хатуу лааны тос байсан учраас тэд юу ч хийж чаддаггүй. Тиймээс тэд сул байгаа Санжи Усоп хоёрт найдахасаар аргагүй боллоо. Энэ үед ноён 3 төлөвлөгөөнийхөө дагуу авраг том лааны тосон билүү бүтээж байна. Тэгсэн Golden Week ирлээ. Ахмадыг нь барьсан уу? Би тэрнээр энэ мастер бүтээлийнхээ оройг чимэглэнэ. Би ахмадыг нөхгүй. Би тэрнийг өөрийнхөө тоглоомоо болгосон. Яагаад гэвэл надад нэг ч тоглоом үлдээгүй. Чи хуучин тоглоомуудаа эвдэх хэрэггүй байсан юм да. Альвэ хурдан тэр Ахмадыг нь аваад ир. Тэгвэл та надтай тоглох юм уу? За чи тоглоо. Тэгээд уйдахаараа аваад ирээрэй заяа. Тэгэд би энэ мастер бүтээлээ дуусгая. Энэ яриаг нь сэмхэн сонссон Усоп сандарч буцажгүйгээд далайн гэрэг дээр сэтгэлээр унаад сууж байгаа Луфиг олж очноо. Тэгэд хамт явж найзуудаа аврыг гэж ятгсан ч мань Луфи энэ бүхэнд би л буруутай. Ихээс өөр юм хэлэхгүй байлаа. Усоп тэрнийг сэргээх гэж оролдсон ч ямар ч нэмэр болсонгүй. Тэгсэн хатагтай Golden Week ирж яваад уу сонсогдсонд харахгүй байдалд орсон Усоп тэндээс бушуухан зүгтлээ. За Усоп сайн бод. Эхний төлөвлөгөө дайснуудыг явтал нуугдах. Энэ тохиолдолд бүх найзууд ч нүхэн. Хоёр дахь төлөвлөгөө тэдэнтэй тулалдах. Энэ тохиолдолд чи өөрөө өхнө. Гурав дахь төлөвлөгөө тэдэнтэй тулалдахад тусалж болох хэн нэгнийг олох. За тэгээд Усоп Санжиг олохоор ярангүйсэн бол Санжич ой дотор багийнхнаа хайж явна. Тэгээд ойд ундах нөгөө ер бусын лааны тосон байшинг оллоо. Тэрнийг дотогшоо ороход дотор нь хинч байсангүй. Учир нь бараг Works-ийнхэн тэднийг ноён 3-ын хийсэн аврах том билуун дээр тогтоосон байлаа. Валентайн ноён 5-2 мань 3-ыг шууд алах гэсэн ч уран бүтээлээ хийхээр улайрсан ноён 3 зөвшөөрсөнгүй. Тэгээд ноён 5 билууны дээрх лаг асаахад тэдний дээрээс халуун лааны тос аажмаар бууж эхэллээ. Тэднийг аажмаар өгч лааны тосон хөшөө болгохыг ноён 3 хүсжээ. Энэ яриаг нь сонссон Нами тэрнийг шордноо. Би өмнө нь олон мастер бүтээлүүдийг хулгайлж байсан. Даанч чиний бүтээл тэдний хаанч хүрэхгүй юм. Ядаж л Зорог харалтай. Тэр шаналх нь битгий хэл инээж байна штт. Тэгсэн ноён 3 очиод Зорогийн хөлн дээрх будган тэмдгийг арилгасан даруйд Зоро сэлмээ суглаа тэрнийг завчих гэсэн ч ноён 3 бултаж амжлаа. Зоро сэлмээр хөлийг нь барьцалдуулсан лааны тосыг завчих гэж оролдсон ч ноён 3-ын хэлсэнчлэн хатсан лааны тос нь төмөр нөөсч батбих байсан учраас Зоро юу ч хийж чадсангүй. Энэ үед хатагтай Golden Week тоглоомод дундаа Луфиг суулгаад тэрнтэй тоглож байлаа. Луфи тэрний үгнээс гарч ширөөсө чаддгүй. Golden Week Луфид будагнуудаа тайлбарлаж, ногоон нь хүнийг хит тайвшруулдаг. Шар нь инээлгдэг. Цэнхэр нь гунигтай болгодог байж. Хацар дээр цэнхэр будгаар зуруулсан Луфи гуниглаад тасралтгүй уйлж байсан учраас хатагтай Golden Week тэрний будгийг арилгаж нөгөө хацрыг нь ногооноор будсанд мань Луфи тэр дороо тайвширлаа. Хэдийгээр Луфи хүчийг нь эсэргүүцэх гэж байдгаараа л хичээж байсан ч яаж чаддгүй. Тиймээс Golden Week тэрнтэй цай ууж тоглоно. За нөгөө талд Санжи үл таних байшинг нэгжиж үзчээтэл гэнэт нэг дэндэн мууши дуурч эхэллээ. Гайхсан Санжи тэрнийг хаанаас дуурайд байгааг хайж угаад ширээн дээрх нэг товчлуурыг дарсанд ширээний тавцсан хонгойч нэг том дэндэн мууши гараад ирлээ. Санжи тэрнийг авсанд Baroque Works-ийн босс ноён Тэг залгаж байна. Ноён Тэг Vivi гүнж болоод дэрсэн малгатын далайн дээрэмчдийг алж чадсан эсхийг асуусанд Санжич тэднийг алсан гэж ноён 3-ын өмнөөс хариулдаг. Тэднийг зүйл дуусгасан бол сайн байна. Би наад хавийг чинь цэвэрлүүлэхээр азгүй шүдэг илгээсэн. Одоо чам дээр очих болно. Сандарсан Санжиг гараад хартал үнэхээр хатагтай 5 дахь өдөр ноён 13-2 нисээд ирж байлаа.
Тэд Санжиг харсан даруйда буудаж эхэлсэн учраас мань хүн ч арайхийн байшинд орж амжина. Энэ үед Санжиг олж чадаагүй Усоп гүйж яваад хүнд шарахтай Брокигийн хашгирах дууг сонсоод тэрэн лүү яаран очлоо. Ухаан орсон Броки үндийн Санжиг харсандаа баяртай байлаа. Усоп тэрэнд шудраг бус тулааны хохирогч болсныг нь хэлээд тэрнийг хорлсон хүмүүс найзуудыг нь ч бас хулгайлаад явсан гэдгийг хэлсэнд Броки ууранда тэдний хойноос явах гэсэн ч босож чадсангүй. Ахмад Усоп, би чамд тусалж чадахгүй нэ. Гэхдээ чи сүрлийн эзэн нэрнийхээ дагуу тэднийг ялж чадна гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ энэ Бараг Ворксийнхэн бүгдээрээ аимшигтай супер хүчтэй юм байна лээ. Чамайг айж байгааг би ойлгож байна. Чи жижигхэн тэдний хажууд сул дараа. Бас найзуудын чинь амнаас чамаас шалтгаалж байгаа. Энэ тохиолдолд айх чинь зөв хэрэгэ. Жинхэнэ дайчны айдас бол сайн зүйл. Жинхэнэ зориг бол айдасгүй байхын нэр биш. Харин айсан ч урагшаалгахын нэр юм. Гэхдээ би ганцаараа тулалдвал үхэн штэ. Гэхдээ тэр чинь найзуудыгаа аврахын төлөөх нэр төртөө үхэл байх болно. Энэ үеэр Ланы тосон байшин дотор ноён тэгийн илгээсэн азгүйчүүд гих тусгай баг Санжигийн байсан Ланы тосон байшинд нэвтэрч байлаа. Тэднийг хүлээж өгсөн Санжиж угсгийж хатагтай 5 дахь өдрийн хүзүүг хуг мушгаад ноён 13-таа ширүүн тулалдацгаана. За ингээд хэсэг тулалдсны эцэст Санжи ноён 13-ыг арайхийн ялаад харилцуурыг аваад уучлаарай тэжээвэр амтд чинь өгчлээ. Гэсэнд ноён тэг ууралдаг. Хэлээч би хинтээ яриад байна. Намайг ноён ханхуу гэж дуудаж болно. Тэгвэл дээрсэн малгайтын далайн дээрэмчэд Виви гүнжиг хөлөгтэй авсандаа харамснаа. Бас чи надтай ярьсандаа ч харамсна. Ланы тосон билүүн дээр гацсан Виви Нами Зоро 3 Ланы тосоор бүрхэгдэж дуусч байлаа. Зоро яаж ч хичээгээд Ланы тосыг сэлмээрээ цавчиж чадахгүй байсан учраас хөлөө тас цавчхаар төлөвлөж хөлөө цавчих гэсэн ч ноён 3 тэрний хөлийг Ланы тосоор бүрхчихнэ. Энэ үеэр ноён 3 тушаал өгсөнд ноён 5 яг одоо Алабастад болж байгаа үйл явдлын мэдээг тэдэнд уншиж өглөө. Алабастад хааны эсрэг бослог хүчээ авч хааны эсрэгүүдээс олон мянган цэрэг босогчдын талд орсон байж хэдийгээр Алабастагийн хаан ард түмнийхээ төлөө гисэн сэтгэлтэй нэгэн байсан ч Бараг Ворксийнхний хутхан хүмүүлэлтээс болоод иргэний дайны ирмэг дээр ирсэн нь тэр байлаа. Өрөвдөлтөй юм да. Алабастад иргэний дайн болох гэж байхад аварч чадах ганц хүн нь энд ингээд үхэж байдаг. Арчаагүй юм. Бас ганцаардмал. Энэ новчнууд биднийг айлах гэж оролдож байна. Тэгэж эднийг баярлуулахгүй. Бити санаа зов. Люфи удахгүй ирнэ. Найдвар битгий тасраарай. Люфи заавал ирэх л болно. Зоро бахархалтайгаар сэлмээс суглаад өргөөд зогслоо. Энэ үед Люфи Голден Уикийн нөлөөнөөс гарах гэж байдгаараа оролдоно. Гэвч Голден Уик тэрнийг номхруулахын тулд харангуйр тэмдэг тавьсанд Люфигийн нүд хараар иргэснээ тааг гүлийж орхино. Чиний мөрөөдөл хизээч биелэхгүй. Учир нь чи одоо үхэн. Далай руу алхаж ор. Иргэж битгий хараарай. Люфиг далайн усанд живж үхтгэхийн даваан дээр Усоп амжиж ирээд тэрнийг татаж гаргаад амийг нь аварлаа. Усоп гүүхтээ санамсаргүйгээр Голден Уикийн усан будгийг тэрний нүүрэнд наасанд янз бүрийн сэтгэл хөдлөлүүдэд автсан Голден Уик галзуураад хоцордог. Ингээд Люфи Усоп хоёрыг найзууд дээрээ ирэхэд тэд дөнгөж Ланы тосонд бүрхэгдээ дуусч байлаа. Найзуудыгаа Ланы тосон хөшөө болсныг харсан Люфи ууралж ноён 3 руу дайрахаар бэлдсэнд ноён 3ч тэндээс бошуухан зүгтаана. Хөөе Люфи, найзуудыгаа яах юм бэ? Чи аварчгаа, би чамд итгэж байна. За чи ч ингэж өгөх нь дээ. Чамайг хэн гэдгийг мэдэхгүй юм байна. Өгөхөөс өмнө хэлэх үг вэ нөө? Би энэ асуудлыг Элбафын дайчдын ёсоор халз тулаанаар шийдэх саналтай байна. Чи тэгээд бид хоёрын хинтэн тулалдах юм. Тэгсэн Усоп хатагтай Валентайныг сонгодог. Нөгөө хоёр нь Усопыг амархан ялна гэдэгтээ итгэлтэй байсан учраас шоолцгооно. За ингэ тулан эхэлмэгц Усоп Ланы тосон билүүг тойрч зүгтаагаад гүйлээ. Гүйж явахдаа Усоп Ланы тосон дээр унахдаа Ланы тос цуурч байгааг анзаараад зориуд Валентайныг хил амаар өдөж эхэлсэнд ууралсан Валентайн тэрний толгой руу хүчтэй цохиж эхэлдэг. 50 кг-ийн цохилт. Би наадахыг чинь ердөөсөө ч мэдрэхгүй байна. 100 кг-ийн цохилт. Чи үхэх гэж байж яагаад инегээд байгаа юм? Найзуудынхаа аврахын төлөх нэр төртэй үхэл. За ингээд Ланы тосон билүүний дээд хэсэг бутарсанд дотроос нь Усопын найзууд гарч ирээд нөгөө хоёр руу дайран орцголоо. Гэвч Зорогийн хөл билүүнд зоолттой хിവэр байсан учраас байрнаасаа хөдөлж чадсангүй. Чамаг ийм байгааг харах сайхан байна. Чи сэлэмгүй бол тулалдаж чадахгүй амтна л да. Харин чи хамраа ухахгүйгээр тулалдаж чадах юм уу?
Үүнд нь уралсан ноён тав амьсгалаар нь буудагч бууга гаргаж ирээд Зоро руу буудлаа. Харин нөгөө талд Люфи ой дотор ноён 3-тай тулалдахаар хөөж байна. Тэгсэн ноён 3 хаасайгүй өөрийнхөө лааны тосон хөшөөнүүдийг бий болгосон учраас Люфи тэрнийг олж чадахгүй зүдэрч байлаа. Харин нөгөө талд тулаан ширүүн болж байна. За ингээд ширүүн тулдсны эцэст Зоро, Нами, Виви, Усоп дөрөв нөгөө хоёрыг ялж чадлаа. Люфи ноён 3-ыг хөөсөр Брогийн агууд ирээд Дорыг ноён 3 лааны тосон хөшөө болгосныг хараад ууралдаг. Тэгээд ноён 3-ыг цохих гэсэн ч өнөөхөн тэрний хоёр гарыг лааны тосоор бүрхэд даахын аргагүй болгочно. Гэвч уралсан Люфи лааны тосоор хүндрүүлсэн гараа эргүүлж угаад ноён 3-ыг хамгаалалттай нь хамд цөм цохиж ухаан алдууллаа. Люфиг яран найзууд дээр ирэхэд Санжиж ирлээ. Тэгээд бүгд Усоп тэдний амийг аварсан гэдэгтээ санал нийлцгэн. Энэ үеэр Санжи азгүй чүүдэг ялахтаа тэдний авчирсан Eternal Pose-ыг авч Алабаста руу тохируулсан гэдгээ хэлсэнд бүгд баярлаж бошуухан хөлөг рүүгээ хөдлөлөө. Люфигийн тусламжтайгаар лааны тосон бүрхүүлээс гарч чадсан Дори, хүнд чаргацсан ч амьд үлдэж чадсан Броги хоёр Люфи болон тэрний багийнханд талархлаа илэрхийлцгэн. Ингээд дэрсэн малгатын далайн дээрэмчид арлаас хөдөлсөн ч удалгүй тэдний урдаас авраг том загас гарч ирээд тэднийг зайлгах шахна. Тэгсэн үнийг мэдчихсэн Дори Броги хоёр хүчтэй цохилдоор загасыг зад цогсонд Люфи болон тэрний багийнхан загасны дундуур нэвт гараад цаашаа явцгаана. За сори бажгара борон гэлснэг реклам алгадах юм. Өсвөр нас мөрөөдөл төрдөг өөрийгөө нээдэг ирээдүй эхэлдэг үе. Тиймээс л Bright Rise Teen Club бий болсон байдаг юм. Энд хүүхдүүд англи болон солонгос хэлээр ярьж сурч шинэ найзуудтай танилццгааж сонирхолтой уулзалт хэлэлцүүлэгт оролцсон гэж байгаа. Хамгийн чухал нь хүүхэд өөрийн бодлоо илэрхийлж өөртөө ихтэй болж өөрийн дуу хоолойг олно гэж байгаа. Гэрэлт ирээд өрөө хамтдаа өсөж хөгжих Bright Rise Teen Club үүд хаалган нээсэн байна. Англи солонгос хэлийг гадаад багшаар залгах энэ галзуу клубын анги дүүргэлт нь ердөө 88. Төлбөр нь мэдээж галзуу хэмд буюу 240 мянга. За тэгээд бусад мэдээллийг description хэсгээс аваарай гэж. Bright Rise Teen Club. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Нэрээ би дөнгөж сая хоёулаа юун дээрээс маргаж ихэлснэ гэнэт саналаа. Миний барьсан загас чинийхээс том байсан хэсэгтэр маргасан штэ. Нэрээ тий. Миний барьсан загас яалтчгүй илүү том байсан шүү. Юу яриад байгаа бэ? Минийх том байсан. Чи миний үгэнд эргэлзээд байна уу да? Чамайг галзуураагүй гэдэгт эргэлзэж чинь. Ингээд хоёр авраг биетэн дахиж муудалцсаар арал дээр хоцорлоо. Тэгсэн арлаас хөдлөд холдоогүй байтал Намигийн бие муудаж эхэллээ. Харин нөгөө талд Валентайн ноён 3-2 лааны тосон байшин дотор маргалдцгаана. Боломжтой байхад тэднийг устгах ёстой байсан. Энэ бүхэн чиний буруу. Би чиний талаар ноён тэгт хэлнэ. Чи хүнд ч юу ч хэлэхгүй. Ингээд ноён 3 тэрнийг лааны тосон хөшөө болгоод хувирглаа. Энэ үед дэрсэн малгатын далайн дээрэмчид саяхан болж өнгөрсөн адал явдлынхаа талаар ярилцсан шуугилдацгаана. Гэвч Намигийн бие сайнгүй байсан учраас Нами төрүүлээ тэндээс гараад гадагш гарсан даруйда Нами ухаан алдаад унчлаа. Нөгөө талд ноён тэгээс тусгай тушаал авсан хатагтай Ол Сандэ Драм хаан тулсын хаан Вапол гэгчтэй уулзаж оройн зог барьж байна. Бид нэг чухал хэрэгээр яриад таныг жаахан хүлээлгчлээ. Таны таних нэг хүний талаар. Та Алабастагийн Виви гүнжийг мэдэх байхаа? Кобрагийн цэнхэр үстэй золиг. Тэрнийг алгуулсан гэж дуулсан юм байна. Ноён тэг тэрнийг хизээж олдохгүй болоосай гэж хүсэж байгаа. Харин би танд яаж туслах вэ? Би танаа боостой уулзмаар байна. Тэрнээс биш чам шиг нарийн бичгтээ яриад байх зүйл байхгүй. Би танаа байгууллагад санхүүгийн маш их дэмжлэг үзүүлсэн. Одоо би хүртэх ёстой тусламж авмаар байна. Дарга эзгүй учраас та надтай ярих болох нь дээ. Чи манай хаантай яаж ингэж ярьж зүрхлөө? Хаан тулсаасаа хөөгдсөн хаан. Хаан тулсаа эргүүлж авахын тулд манай байгууллагаас тусламж хүсэж ирээ үсттэй. Гэхдээ бид таныг орхихгүй. Ноён тэг таныг эргээд хууль ёсны хаан ширээгээ аваасаа гэж хүсэж байгаа. Тиймээс бид танд бэлэг бэлдсэн. Энэ чин чөтгөрийн жимсүү. Энийг хэдүүл ямар хүчтэй болох вэ?
Та өөрөө идэж үзээд мэдвэл сонирн биш үү? Ингээд оол сандаа тэндээс гарсан бол Вапол чөдгөрийн жимсийг шуналтай наргагүй эдсээр хоцорлоо. Намигийн бие муудаж 4 хоног ухаангүй унджээ. Тэрнийг сэрэхэд хажууд нь Санжи асарч байлаа. Намигийн бие сулдж хоол идэгч хүсэлгүй болж тэрний судас ихнээсээ харалж эхэлсэн байлаа. Найзууд нь тэрнийг аврахаар хичээж үйсэн ч яаж эмчлэх арга олддоггүй. Санжиг гадагшаа гараад ирэхэд гадаан цас ороод хүүтэрчж. Усоп Eternal Pulse-о дагаж хөлгөө жолоодож байсан бол Зоро хүүтнийг тоосон шинжгүй цээж нүцгэн зогсно. Тэд хоорондоо зөвлөлдөж Намид эмч олж өгөхөөр ярилцсан ч Алабаста хүртэл хэд хоног явахыг тэд тааж мэдэхгүй байлаа. Тиймээс Виви хамгийн ихний арал дээр Намиг эмчлээд цааш явах санал гаргасанд бүгдээрээ тэр саналтаа нийлдэг. Энэ үеэр Ахмад Смокер Ташики хоёр тэнгисийн цэргийн холбооны бааз дээр ирж байлаа. Тэд тэндээс Baroque Works-ийнхний хоорондын холбоог барьж сонсохоор төлөвлөж байж. Гэвч тэднийг очиход цэргийн баазад байсан цэргүүдийг хэн нэгэн хятсан байлаа. Эхэндээ Смокер энийг дэрсэн малгатын далайн дээрэмчтийнхний хийсэн ажил гэж бодсон ч удалгүй Baroque Works-ийнхний хийсэн ажил болох нь тодорхой болно. Зарим нөгөө талд маньхэд цасанд хужигдсан драм хаант улсад ирцгээж байлаа. Виви тэр хаант улсын эмч нар энэ хавьда алдартай гэдгийг хэлсэнд найзууд нь ч баярлцгааж Намыг бушуухан аваачаар яаравчлаа. Гэхдээ тэнд очиод өөрсдийгөө хэн гэдгээ нууцлах хэрэгтэй гэж Виви зөвлөлөө. Учир нь драм хаант улсын хаан Вапол харгас хатуугаас гадна Алабастагийн хааныг үүдсэн яддаг байж. Вивигийн хувьд драм хаант улсын хаан Ваполтай олон жилийн өмнө хүүхэд байхдаа дэлхийн засгийн газрын хурлын үеэр уулзаж байж. Тэр үед дэлхийн засгийн газар хуралдаж шинээр байгуулагдсан ч хурдтай өссөн томорч байгаа хувьсгалт армийн талаар болоод тэдний толгойлогч Драгоны талаар хуралдаж байлаа. Тэрхүү хурлын үеэр Алабастагийн хаан Кобра драм хаант улсын хаан Ваполтой ширүүн маргалдаж байж. Учир нь Коброгийн хувьд хаан хүн ард түмнээ энэ тэргүнд тавих ёстой гэсэн бодолтой байсан бол Вапол хаан хүн юу хүснээ хийх ёстой гэж бодож байж. Иннээс болоод тэд ширүүн маргалдаж байсныг Виви дурсан санана. Ахмад Смокерыг бааз руу нэвтрэхэд тэнд байсан холбооны тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь нэвдлээд цэргүүдийг нь устгасан байлаа. Аз болоход тэнд нэг дэндэн мууши амтай голтой байна. Энэ үеэр Baroque Works-ийн агент хатагтай 4 дахь өдөр гарч ирээд Ахмад Смокер руу дайрлаа. Гэвч Ахмад Смокерийн утааны хүчний өмнө хатагтай 4 дахь өдөр хүчин мөхөсдөж амиа алдна. Уг нь Ахмад Смокер Baroque Works-ийнхноос амьдаар нь барих даалгавартай байсан ч энэ удаад чадсангүй. Харин нөгөө талд дэрсэн малгатын далайн дээрэмчид цасаар хужигдсан драм хаант улсад эрзгэж байна. Эрэхт нь драм хаант улсын нийслэл хотынхоо хаалгыг төгжчих. Тэгээд тэднийг ойртуулахгүй тулд буугаар буудаж анхааруулсанд тэд багийнхаа өвчтөе гишүүнийг эмчлүүлэхээр ирсэн гэдгээ учралсан ч цаадуул нь итгэдэггүй. Бид та нарын хүлгийг харсан. Манай улсыг тайван орхи муу адгийн дээрэмчид бидэнд яаралтай эмч хэрэгтэй байна. Тэгсэн өнөөдөл халгаасангүй. Харин ч Вивигийн гар руу буудаад шархтууллаа. Луфи уурлаад хаалгыг нь цөм цохих гэсэн ч Виви тэрнийг балиуллаа. Тэгэд Виви өвдөгсөгдөөд тэднээс уучлалгүй. Бидний уучлаарай. Хэрвээ бид орж болохгүй бол ядаж эмчээ гаргаж өгөөч. Найз маань маш хүнд байна. Бидэнд туслаач тий. Намайг уучлаарай. Миний буруу. Гуй. Найзад минь туслаач. Тэгсэн хотын хамгаалагчид хотын хаалгыг нээж дотроос нь хотын захирагч даалтан гарч ирлээ. Тэгээд тэр тэднийг дагуулад хот руугаа орно. Хот нь аимшигтай дайны хөлд өртөж маш их хохирол амссан байж. Хотын иргэдэж далайн дээрэмчдээс болоод их хохирол амссан учраас тэдэнд итгэж чадахгүй байлаа. Энд юу тохиолдов? Вапол хаан хаана байгаа юм бэ? Хар сахалтын далайн дээрэмчид дайрч ирээд хотыг маань эзэлсэ. Тэр харгас хэрцгий нэгэн байсан. Тэдний хөлөг онгоцыг харсан даруйдаа Вапол хаан цэргүүдээ аваад биднийг хаяад зүгтаасан. Харин бид тэрний харгаслалыг төвчиж явахыг нь хүлээхээс өөр арга байгаагүй. Эмч нар яасан бэ? Ядаж нэг чулуу эмч байгаа үсттэй. Хаан бүх эмч нарыг аваад явсан. Курея гэдэг ганц эмч л үлдсэн. Хүмүүс тэрнийг шуламжилцдаг. Хааныг явсны дараа тэр уулын орой дээрх драм шилтгэнийг эзэлж тэндээ суух болсон. Тэр л та нарын найзад тусалж чадах байх. Тэрний эмчилгээний арга барил этгээд гач. Тэр ойн араатнаа хөлөглөөд сартай шөнөөр нисэж байхыг нь хүмүүс харсан гэлцдэг. Би шуламнаас ч араатнаас ч айхгүй. Найзыгаа аврахын тулд тийшээ бид нар явна. За ингээд тэд явах гэсэн ч уулаад өгсөх зам уулын нөгөө талд учраас тэд тийшээ очихын тулд нэг хоног явах ёстой боллоо.
Тиймээс тэд даалтны зөвлөгөөгөөр хоноод үүрээр хөдлөхөр болцохно. Энэ үед Ахмад Смокерийн туслах ташигийг цэргийн баазын захирагчийн өрөөнд орж ирж байна. Тэгсэн тэрний өрөөнд Барак Ворксын агент ноён 14 тэрнийг хүлээж байлаа. Гартаа Кашугих дэлхийд алдартай 50 элдний нэгийг барьсан байна. Нэр төртөө сэлэмчин бариул зохих алдартай элдийг нэгэн хөлсний алуурчин барьж угаад уралсан ташигийг сэлмээ бариад тэрэн лүү дайран орлоо. Тэгээд ташигээ тэрнийг ухаан алдатлан цогсонд Ахмад Смокер орж ирээд тэрнийг байцаахаар авч явлаа. Энэ үеэр Намигийн биеийн байдал илэрхий муудаж байлаа. Тиймээс Луфи цаг алдахыг хүссэнгүй. Шууд Намиг үрээд ихц уулууд авирахаар шийддэг. Тэгээд тэрэнд өөрийнхөө пальтог нөмөргөж нуруунаасаа бэхэлж хүлээд Санжиг дагуулад састаа ихц хадууд өгсөж дээш авирч эхэллээ. Харин Зоро Усоп хоёр шархтаа Вивиг харангаа хотыг хамгаалж байхаар үлдэцгээн. Энэ үеэр Виви хүүхэд байхдаа Вапол хаантай уулзаж байснаа дурсан саналаа. Алабастагийн хаан Коброта маргаж мад тавилсандаа дэлбэртлээ уралсан Вапол хаан коридорт Вивитэй таарад тэрнийг хааны гүнж гэж мэдэхгүй замаас зайл гээд алгадаж орхижээ. Үүнд нь уралсан Игарам хаантай тулдах гэсэн ч охин тэрнийг балиулж хаанаас уучлал гуйсанд хаан ч яваад өгчээ. Тэр үед даалтан Вапол хааны хамгаалагчаар ажиллаж байсан учраас Алабастагийн ирээдүйн хатан хаан болох Вивиг сайн тогтоож авсан байлаа. Ваполын аав Драм хаанд улсыг удирдах байхад улс орн нь цэцэглэн хөгжиж байж. Гэвч харгас хэрцгий хуваа хижээсэн Вапол хаан гарч ирснээс хойш улс орн нь уруудан дороодсон байна. Өөрийнх нь улс ч бас ингэж уруудан дороодсон байхвэ гэхээс Виви гүнж санаан зовж байлаа. Харин Усоп өөрийгөө сатааруулахын тулд нэг тусгай зориулалтын ном сум хийн. Орой бүрий болоход Санжи Луфи хоёр уулын оройд ойрхон иржээ. Гэвч уулын орой руу ойртох тусам тэдний хүч тамир нь барагдана. Тэгээд уулын оройд хүрэхийн даваан дээр Луфигийн гар халтраад доошоо унлаа. Үүнтэй зэрэгцээд Санжигийн дээрээс мөс нуурсанд Санжи ч бас доошоо унлаа. Аз болоход Луфи самбаачилж хүзүүгээс сунгаад тэрнийг зууж аваад дээш нь шидлээ. Драм Луфи уулан дээр харайхийн гарч ирээд Драм шилтгэний өмнө ухаан алдаад ундаг. Тэгсэн нэг үсэрхэг хөлтэй амтан ирээд шилтгэн рүү аваад явнаа. Нөгөө талд Ахмад Смокер ноён 14-ийг байцааж байсан ч цаадах нь өөрсдийнхөө талаар юу ч хэлэхгүй гүрийгээд л байна. Смокер уурлаад тэрнийг утаагаараа угаар туулж ухаан алдуулад амтай голтой үлдсэн ганц дэндэн муушигаас мэдээлэл авахар шийдлээ. Харин Зоро даалтантай хамт хотыг манаж хонохоор хотын харуулын цамхаг дээр зогссон. Тэгээд тэрнтэй ярилцаж байхдаа Драм хаант улсын иргэд Вапол хааныг эргэж ирэхээс айж байгаа болохыг олж мэдлээ. Учир нь тэд харгас хэрцгий хааны боолчлолдор дахиад орохыг хүсэхгүй байлаа. Миний зорилго энэ ард түмнийг удирдах биш. Харин энэ ард түмнийг хамгаалах. Заримдаа бидэнд сонголтгүй болох үе бий. Ямар ч тач энэ улсыг хамгаалахар болох юм бол миний хэлд чиний талд байна. Намайг ухаан ороход хэн нэгэн тэрэнд тусал залхачиж зэргэлдэх орон дээр Санжи хэвдэж байна. Тэгсэн гинт хажуугаар нь нэг жижигхэн бууг шиг амтан хоёр хөл дээрээ явж өнгөрлөө. Гайхсан намын тэрнийг дуудсанд нөгөөх нь зугтаад нуугдчихна. Чи дээрдэж гин үү? Тийм ээ. Дээрдэж гин. Тэгсэн гинт чанганасэр нэг эмэгтэй ороод ирлээ. Тэр бол шулам эмч гэгддэг Курея байлаа. Тэр өөрийгөө докторийн арал дээр үлдсэн хамгийн сүүлийн хамгийн агуу эмч гэж танилцуулна. Курея Намигийн духанд хурууга хүргэж халууныг нь яг таг хэлээд эмчилгээ үр дүнтэй болж байгаа талаар нөгөө амьтантайгаа зөвлөлдөнө. Эмчилгээгээ бүрэн төгс болгохын тулд Нами хэд хоног амарч хэвтэх ёстой байлаа. Тиймээс ч босох гэсэн Намигийн хоолойнд хутаг тулгаж миний орноос нэг бол цоо ирүүл болоод нэг бол амиа алдаж байж л босох ёстой гэдэм бэ. Намигийн хувьд бяцхан цэцэрлэг арал дээр байхдаа эртний маш ховор төрлийн хорхонд хатгуулсан байж. Энэ үеэр айд сандарсан Луфи хашгирсаар орж ирлээ. Энэ шулам намайг шилтгэндээ чирч авчраад халуун усанд хийгээ чанж идэх чинь. Яагаад хашгираад байгаа юм бэ? Энэ биднийг идэх чинь. Үгүй ээ, тэр биднийг идэхгүй. Намиг эрүүл болсныг харсан Луфи Санжи хоёр баярллаа. Харин докторийн Луфиг сэргээхийн тулд халуусанд суулгасан нь тэр байж. Докторийн өөрийгөө 139 настай гэж танилцуулаад нөгөө амьтанд Санжи Луфи хоёрыг дагуулад галтгооны өрөө рүү явахыг тушаана. Тэр амьтныг Чоппер гэнэ. Өмнө нь ийм амьтан харж байгаагүй Луфи гайхаж дуу алдаснаар энэ удаагийн тайлбар маань конец фильма. За парт 3-ын тайлбар маань энд хүрээд дуусч байна. Оо яасан хурдан дуусчваа гэж бодож байна уу? Аргагүй сонирхолтой байсан болоод л тэгэд санагдсан байх.
Тэгэхээр хэдэн бороонд нь аль хэдийн дараагийн партаа хийгээд ихэлсэн байгаа. Тэгэхээр нэг жаахан л хүлээчихэд тэгэл хэдүүлээ дараагийн партаа үүсгэх нь байна. Ер нь бол дараагийн партаар One Piece Season 2-ын тайлбар маань дуусах болов гэж мөн бороо бодож байна. За тэгээд энэ галзуу цувралыг та нарт ярих боломжийг олгож байгаа. Bright Rice, Teen Cloud баярлалаа. Өсвөр насны дүүнер та нар маань англи солонгос хэлээр ярьж сурж шинэ найзуудтай танилццгааж сонирхолтой уулзалт хэлэлцүүлэгт оролцмоор байх юм бол бас өөрийнхөө бодлыг илэрхийлж, өөртөө итгэлтэй болж, өөрийн дуу хоолойгоо олмоор байгаа бол гэрэл дээрээ дөрөв хамтдаа өсөж хөгжих Bright Rice, Teen Cloud нэг дээр. Description хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За тэгээд та нар маань галзуу series сувагтан сабадараагүй бол сабадарч нэг дээр аль хэдийн дарсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Цаашдаа олон галзуу цувралууд орно гэдэгт буруу бүрэн итгэлтэй байна. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэг галзуу цувралын тайлбараар эргээд уулзацгаая.